За галзуу кино сувагтан тавта морил манахан. Забус танартан галзуу хүйтэн өдрийн мэндийг хүргье. Гадааш нэрэ галзуу хүйтэн байна шүү. Та нарыга дулаахан сайхан тавтаа байгаа гэж найдаж байна. За тэгэд мөн бүрэн та нарыга нэг мөрчлөгүүхэн шиг хэлсэн ярьсандаа байж Каширо гэх энэ галзуу киноны тайлбараа үргэлжлүүлээд ярьж өгөх гэж байна. За тэгэд нэг удаан хүлээлгээг үзтэн ч удаа. Энэ галзуу киноны үйл явдалч нэрээ цаашаа улмал галзуу болоод ах юм да. За тэгэд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар энгийн аюулгүй ухаалаг Skytrip хамтран хүргэж байна. Та нар маань тэгэд муу бороогоо буюу галзуу кино сувагтан саба дараагүй саба адарцсан бол лайкад арахтал тэгэл болоо явчих юм шүү дээ. За тэгэд энэ галзуу киноны тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За сангууныг тариагаа тариулахаар бэлдэж тэл Жонагийн утсан дугарлаа. Тийм ээ аваа. Нөгөөдхий чинь барьчихсан шүү. Мэдж байгаа да. Би өөрөө асуудлыг шийдчихнэ. Барьчихсан гинэ. Би энд хэрэггүй ч. Одоо яах вэ? Тэгэд сангуун хөдлөх гэсэн ч ямар ч хөдлөх боломж байсангүй. Би чамаас нэг юм асуучих уу? Чи яагаад ирсэн бэ? Чамайг би одоо шууд алчхаж болохоор байна шүү дээ. Би тэхгүй л дээ. Зүгээр чадна шүү л гэж хэлэх гээд. Ажиллагааг эхлүүл. Мэдлээ. Дуусгаар наадхыгаа алчаарай. Би уг нь энгийн амьдралыг л хүсэж ирсэн. Гэхдээ одоо бусдтайгаа нийлж та нарын эсрэг тэмцэх ёстой байна гэдгийг ойлгож авлаа. Тиймээс би ааваасаа үлж авсан зүйлээ та нарт зарахгүй. Энэ үеэр хооён бумынд тушаал өгөхөд тэр барилгын тогийг тасалж хооёнч тэнд байсан мөнгөтэй цүнх рүү буудсанд сангуунч самбаачилж цацарсан мөнгнөөс нэгийг шүүрч авч амжлаа. Ингээд лабораторийн улаан гэрэл анивчиж эхлэхдээ зэрэгцээд Джон сандарч тэндээс гарч явсан бол сангуун тэнд байсан цэргүүдтэй тулалдахаар үлдлээ. Тэгсэн энэ бүхэн анхнаасаа хооёны төлөвлөсөн төлөвлөгөө байж. Тэд энэ лаборатори руу дайрж орох ямар ч боломжгүй байсан учраас хоорондоо муудалдсан дүр хэсгэж сангууныг дотогш нэвтрүүлсэн нь тэр байлаа. Гэхдээ эцсийн мөч хүртэл тэд дүрдээ дээд зэргээр орж тултал нь жүжиглэх ёстой байж. Ингээд сангуун тэнд байсан сефийн хаалгыг цөм цохиж онгойлгоод дотор нь байсан хоёр хавцыг авна. Тэгээд тэд лабораторид гал тавиад тусгай хүчнийхнийг ирэхээс өмнө өөрсдөө тэндээс гарч явцгаана. Буута цэргүүд тэднийг хөөж хойноос нь буудсан чи тэр хоёр амжиж зугтааж чадлаа. Тэгсэн гайвуулж сангууны барьж явсан цүнхтэй мөнгө бууж байсан хаалганд хавчуулагдаад хаалганы цаана үлдэж хоцорно. Энэ үеэр Минсүк залгаад хоёр талын аав ээж нөгөөдөр уулзахар болсон шүү гэж хэлэхэд мөнгө алдсандаа урам нь хугарсан сангуун утсаа таслаад цаашаа гүйсээр хооёнтой хамт арай ихийн байшингаас гардаг. Сонхоор үсэрсэн тэр хоёрыг 3 цэрэг буу тулгаж барьж авсан ч амжиж ирсэн бумын тэр гурвыг машинаараа мөргөөд нөгөө хоёрыг аваад тэндээс хар хурдаараа давгсаар зовгтож чадна. Явах замдаа сангуун 4 тэр бумаа алдсандаа уйлах шахаж байлаа. Гэхдээ чи мөнгөгүй ээж сураа үсттэй. Тэгэлгүй яах вэ? Би чинь каш хиро шүү дээ. Тэд лабораториос хулгайлж авсан бичиг баримтуудыг үзээд тэдний супер хүчээр Бямха компани ямар нэг нууц зүйл хийх гэж байгаа юм байна гэдгийг мэдэж авсан ч тэр нь яг юу болохыг тодорхой хэлж мэддэггүй. Тэгсэн тэр бичиг дундаас сангуунд хандсан нэг дөгтөөтэй загтал гарч ирсэнд гайхсан хооён тэрэнд өглөө. Загталд чамайг бусдад чин сэтгэлээсээ үйлчилж байгааг хараад сэтгэл хөдлөлөө. Энэ дэлхийг өөрчлөхөд чам шиг бааtruуд хэрэгтэй шүү. Жо Натан гэж бичсэн байлаа. Тэр нэрийг уншаад сангуун ажил дээр нэрсэн залууг санана. Энэ үеэр Джонатан эвдэрч сүйдсэн лабораторид ирлээ. Муу энда Джон авч уурланда эзэнтэн бүх хэлцийг гимхэ банк руу зөөж өгсөн. Тэр хамаагүй. Угаасаа миний хүссэн зүйл энд байгаагүй юм чинь. Харин бүх юм бэлнэ үү? Тийм ээ, бэлэн. Тэгвэл эхэлцгээе. Тэрээрээ сангуун ажил руугаа нууцаар нэвтэрч Джонатаны гэрийн хаягийн бүртгэлийг аваад хаягаар нь очлоо. Тэгээд хооён эхэлж нэвтэрч ороод хаалгыг дотроос нь онгойлгож энд хэн чалга гэж хэлдэг. Үнэхээр тэр том байранд хүн байгаа шинж байсангүй. Харин цонхон дээр нэг дуран байлаа. Сонирхсан сангуун тэр дурангаар хартал нэг байшингийн орой дээрээс баахан залуучууд нэг нэгээрээ доош үсэрч байгаа харагдлаа. Харин тэр байшингийн доор Джонатан тэдэн лөө хараад гараараа даллаа зогсож байгаа харагддаг. Ингээд Джоннагаас илүү аюултай этгээдтэй нүүр тулсан болоход тэд ойлгоно. Сангууны гэртээ ирэхэд Минсүк оройн хоолой бэлтчихэд унтчихсан байлаа. Маргааш нь сангууныг ажилдаа ирэхэд дарга нь тэрнийг ягаад цагдаа нар хайж ирснийг лавллаа. Сангууныг баг зэрэг үл ойлголцол гараад Гэхэд дарга нь уурлаад цалингийнх нь 30%-аар шийдэгдэг.
Энийг сонссон Сангун ойлгох шахна. Хамгийн гол нь энэ талаар нь Минсүк мэдэхгүй гэхээс санаан зовж байлаа. Тэр өдөр бас Сангуныг цагдаагаас байцаалтад дууджээ. Өмгөөлөгчөөр нь хооён ажиллахаар ирсэн байлаа. Тэгэд тэр Сангуны өмнөөс ярьж манай үйлчлүүлэгч сайн санахгүй байна гэж булзааруулахад цагдаагийн хэлтсийн дарга мөрдөгч Хван орж ирнэ. Уулзаагуудж чамаагч болов гэж бодсон юм аа. Нөгөө балаа юм хийсээр л байгаа юм. Мэдээж хэн нэгэн хийх ёстой үстэй. Тэгээд Хван мөрдөгч Сангуны өмнө гэрэл зурагнуудыг шидээд чи юу бодж явдаг хүн бэ? Саяхан гэрэлсэн бидтэй чи ямар цагдаа юу? Гал сөнөгч үү? Гэж толгой төрөөгөө загнадаг. Тэгээд энийг зогсоо гэж зөвлөе. Дахиад нэг асуудал гарвал шоронд хийчих шүү. Гэж сүрдүүлээд суллаж явуулна. Мань хооён нөхрийг таньдаг болох нь илэрхий. Тэр өмнө нь тэдний нийгэмлэгийн гишүүн байсан ч одоо үзэл бодол нийлхэ болсон гэдгийг хооён Сангунд хэлж өгдөг. Тэр орой Жонатаны гэртээ ирэхэд Жоанна ширээнд суугаад хүлээж байлаа. Тэр хоёр хоорондоо таарамж муутай илэрхий. Би өнөөдөр хоол идэхгүй. Жингээ барьж байгаа. Урт наслах хэрэгтэй үстэй. Чиний ам төрүүлж ажилдаг хിവэрэ байх шивтэй. Чамайг тэр үед л алчих байсан. Ингээд Жоанна дүүрүүгээ буудаж чихийг нь сэтэлж байснаа дурсан сандаг. Энэ үеэр аав нь ирж ширээндээ суугаад юу болсныг асуухад Жонатан супер хүчтнүүдээс гаргаж авсан ээлдэсний тусламжтайгаар бүтээсэн шин төрлийн хар тамхиар залуучуудыг мансууруулсан гэдгээ аавда гайхуулж хэлнэ. Иннээс чинь болоод улс даяараа шуугж байгааг мэдэж гинөө. Аава, энэ новш зариуд биднийг унгаахын тулд ийм юм хийгээд байна штэ. Би Сангунд харуулахын тулд зариуд тийм юм хийсэн. Аава, супер баадруудын нэг чанарыг та мэдэх үү? Тэд илүү дутуу асуудалд хошуу дүрхтэйсэн. Тэр удахгүй өөрөө намайг олоод ирнэ. Тэгээд миний занганд өөрөө гүгээд л ороод ирнэ. Энэ цагаас эхлээд лабораторийг Жонатан хариуцна. Гудамжинд хэдий чинээ цус асгарна. Бидний авдар төдий чинээ хурдан дүүрнэ. Хоолой эцгээе. Энэ үеэр Сангун болон тэдний найзууд офс дээр өндрөөс үсэрч амиа хорлсон залуусын шүүх хэмнэлгийн шинжилгээний хариуг харж байлаа. Тэгээд эгэл хамгаалагчдын тусгай бэлтгэлээ жирийн иргэд дээр туршиж байна гэсэн дүгнэлтэд тэд хүрцгэн. Тэд тусгайлан бэлдсэн бэлтгэлээ мансууруулах бодис нэрийн дор Ганнам дэх цэнгэний газруудаар залууст худалдаалж эхэлсэн гэдэг мэдээг тэд авсан байлаа. Тэр бэлтгэл маш хурдан үйлчилдэг учраас залуусын дунд эрэлт өндөртэй болсон байж. Нийлүүлэгч нь Хермес гэгч нууц нэрээр ажиллаж өдөр бүр өөрөөр клубт өөрөөр өнгийн цүнх барьж очдог. Цүнхнийхээ өнгөөр худалдан авагчдаа мессеж өгдөг байж. Тэгэд маргааш өрөө Хермес Месенат гэх нэг клубт очихор болсон гэдгийг тэд олж мэджээ. Бас Хермес ямар цүнхтэй очихыг нь ч мэдсэн байлаа. Тиймээс тэд ямар ч үнээр хамаагүй Хермесийг зогсохоор шийдцгэн. Сангуны гэртээ ирэхэд Минсүк баахан костюм пижак захиалчихсан. Тэрэнд өмсүүлж үзүүлэх гээд сууж байлаа. Учир нь маргааш өрөө тэд хоёр талын аав ээжүүдээ уулзуулахаар тохирсон. Гэвч Сангун энийг нь тагмарчжээ. Ингээд маргааш нь хоёр чухал ажилд давхардсан ч Сангун яаж игээд хоёуланг нь амжуулна гэж шийднэ. Тэгэд Минсүк тэрэнд нэг үнэтэй хослол сонгож өгөөд үнэтэй шүү хаяал өмсөж байгаарай гэж захилаа. Маргааш өглөө нь Минсүк Сангунд 7 цагаас битгий хоцроорой гэж захиад өдрийн хэрэгцээнд нь 100к вон өгч амжилт хүсээд ажилд нь явууллаа. Сангунч орой 5-ын үед Хермесийг бариад хоол идэх газараа 7 гэхэд очиж амжина гэж дотроо тооцоолно. За тэгэд Сангун бумын 2 Месенат клубт ороод тэр өдөр Хермесийн барьсан байх ёстой улаан өнгийн цүнхийг хайж эхэллээ. Тэгэд нилээд хайсны эцэст Сангун нөгөө цүнхийг барьсан нэг эмэгтэй орж ирэхийг хараад шууд араасан дагна. Тэгсэн тэрний үйлдэлийг Жонатан алсаас ажиглаж байдаг. Сангуныг 8 хийж байгаа өрөөнд ороход нэг эмэгтэй хідэн залууст хар тамхиа зарах гэж сууж байлаа. Тэр эмэгтэй Жонатаны туслах Жоаннагийн лабораторийн эрдэмтэн эмэгтэй болохыг Сангун таньна. Тэр эмэгтэй сандарсан шинжгүй нөгөө залуусыг өрөөнөөсөө гаргахад 6 цаг болж байгааг харсан мань хүн бушуухан тэрнийг барьж аваад дараагийнхаа ажлыг амжуулахаар яарч эхэлдэг. Тэгсэн нөгөө Хермес ер бусын хурдан хөдөлж хаалгыг түгжиж орхилоо. Ингээд супер хүчтэй эмэгтэйтэй нүүр тулсан болохоо мань хүн ойлголоо. Сангун халааснасаа төрөвчээ гаргасан чи Хермес нөгөөдхийг нь шүүрээд авчлаа. Тэгээд гартаа худаг бариад ер бусын хурдтайгаар дайрсанд Сангун тэрнийг онож цохиж шатадгүй. Тэр дахин дайрч үнтэй хослолыг нь юучгүй сэгэлсэнд Сангун ууралсан ч тэрнийг ягаадж онж цохиж чадахгүй байлаа. Арга барсан мань хүн нүдэ анаад сайн сонсож угаад гин дугс хийж Хермесийг тохойдож унагсанд Хермес бушуухан зүгтдэг. Тэгээд Сангун ширээн дээр байсан хар тамхитай цүнхийг аваад өрөөнөөс гарч явлаа.
Тэгсэн Хермес Джонатаны тушаалаар зориуд ялагджээ. Тэрний гол зорилго сангууны төрөвчийг тэрэнд авчирч өгөх байж. Сангууныг цүнхээ бариад бүжгийн талбайд орж ирэхдээ зэрэгцээд гинэт гэрэл унтарч гаднаас баахан хүмүүс ороод ирлээ. Тэгсэн гинэт тэдний дээрээс залуусын хүсэд байсан хар тамхины үүрмэг ас гарч эхэлдэг. Залуусч баярлцгааж үүрмэгийг амандаа хийгээд ман сурч эхэлцгэн. Энэ үеэр тэдний утсанд чи ч бас онцгой байж чадна. Энэ цүнхэн дотор илүү их юм бий гэсэн мессеж ирэхдээ зэрэгцээд сангууны дээрээс гэрэл туслаа. Дэлгэцэн дээр бүгд үнэгүй гэсэн бичиг гарч ирэхдээ зэрэгцээд тэнд байсан залуус бүгдээрээ сангуун руу ухаангүй зомби нууц шиг л дайрж эхэлцгэн. Джонатан энэ бүхнийг инээмсэглэн ажиглана. Аз болоход бумын цүнхийг алсаас удирдах өндөрт өргөсөн ч хажуугаар нь гүйсэн хүн тэрнийг мөргөж унахад бумын унахтаа юм мөргөд ухаан алдчихна. Нислэгийн дийзээ энгийн аюулгүй ухаалгаар Skytrip-с. Сангуун цүнхийг аваад залуust өгөхгүй гэж байдгаараа хичээж байсан бол нөгөөдүүлэнч тэрэн лөө улангасан дайрцгаана. Харин нөгөө талд Минсук болон хоёр талын аав ээж нар тэрнийг хүлээцгэн. Мэжидсэн Минсук сангуун руу залгасан ч тэр утсаа авдаггүй. Энэ үеэр Жоанна хамгаалагчтайгаа аавынхаа лаборатори руу дайрсан ч Джонатан бүх хилцийг аваад явчихсан болохыг мэдээд ээлдэснүүд хаануугайг харалтай олж мэдхийг тушаалаа. Ажуулахад клуб дотор цагдаа нар орж ирснээр Джонатаны төлөвлөгөө таларваллаа. Үүнтэй зэрэгцээд бумын ухаан орж ухаан алдсан сангууныг сэрээсэн бол хооёнч гаднаас орж ирээ тэр хоёрыг тэндээс аваад гардаг. Мөрдөгч хуваан сангууныг тэнд угааг мэдсэн ч барьж авахаас өмнө тэд зогдож амжилсан нь тэр. Сангуун хоёр талын аав ээжүүдээ уулзуулж байгаа ресторан руу яаралтай явах хэрэгтэйгээ хэлэхэд хооён өөртөө байсан бүх мөнгө өгч хадмуудтай төрүүлэх анхны сэтгэл чухал шүү гэж хэлээд сангууныг явууллаа. Мань хүнч тэндээс харах урдараагүй лээ. Тэгсэн хувцас хунар нь нооройж энд тэндээ шархвалсан сангуунаас төрүүлээд хуамурдагч эцэг эхтэр нь очжээ. Тэгэд Минсукийг гаргаж ирээд сангууныг эрен сурвалжилж эхэлсэн гэдгийг хэлэхэд Минсук тэрэнд сангууны супер хүчний учрыг хэлнэ. Сангуун та нарын хийх ёстой ажлыг хийж өөрийнхөө мөнгийг өрөн байж хүмүүсийг аварч муу залуусыг барьж явахад та нар яагаад тэрнийг барих гэдэг? Та нар цалин авч виж ганц ч хүн барьж авч чадахгүй байгаа зү. Яг энэ үеэр нооросын хувцастай мань хүн ирж таарлаа. Минсук тэрнийг хоцорсонд гомдолтой байсан бол сангуун уучлаарай гэхээс өөрөө хэлж чаддаггүй. Ингээд цагдаа нар сангууныг баривчлаад авч явцгаана. Хооён бумын хоёрыг офстоо дөнгөж ирэхдээ зэрэгцээд Жоанна хүмүүсээ дагуулсаар хүрээд ирлээ. Харин нөгөө талд хуамурдагч сангууныг байцааж байна. Би чамайг дахиж ингүүл шоронд хорин гэж хэлсэн баха. Сайхан сэтгэлтэй юм биз дээ. Там руу явах замыг ч сайхан сэтгэлээр засдаг гэсэн үг байдаг баха. Чи энэ үйлдэлээр өшөө олон хүнийг аюулд оруулж байгаагаа ойлгохгүй байна. Тэгээд та яагаад юу ч хийхгүй энд суугаад байгаа? Би гэртээ суугаад зурагт үзэж муу хүмүүсийг хараагаад байж болно. Гэхдээ тэр бол сайн зүйл биш. Бидэнд супер хүч байна. Бид муу залуусыг зогсоохгүй бол өөр хэн зогсоох юм? Илүү олон хүн аюулд орохоос өмнө тэднийг зогсоох ёсгүй гэж юу? Энэ үеэр гэртээ үлдсэн Минсук сангууны хувцсны халааснаас хугацаа нь хэтэрсэн 25 сая воны зээлийн мэдэгдэх хуудсыг олоод муужирч унах шахна. Тэгсэн тэр цаасны дор Жонжо зээлийн газар гэж бичсэн байгааг уншаад өөрийнх нь ажиллаж байгаа газар болохыг ойлгодог. Бодлогын цагдаагийн газарт сангуун дээр Джонатан ирлээ. Сайхан харагдаж байна шүү. Тухтай байна уу? Сонирхоод байгаа бол хамт сууж болно штэ. Миний эсрэг талын камер суулгаа. Би хүнтэй хамт амьдарч сураагүй л дээ. Чамайг энэ хэмжээнд авчрах гэж ямар их зүтгэснийг минь чийч мэдэхгүй л дээ. Тэгсэн өнгөрсөн хугацаанд сангуунд тохиолдсон бүх зүйлсийг Джонатан зохион байгуулсан болж таарлаа. Чи юу ч хийсэн. Тэр чинь хизээд миний төлөвлөгөөний нэг хэсэг байх болно. Би чамайг үдээс хойш гэхэд гаргачих болохоор бид хэл тэнийг юм хийгээрэй дээ. Өнөөрэ Ким Минсук гэдэг баха. Минсукт хурууга хүрэхээ бол чамайг алчин шүү. Үүнтэй зэрэгцээд ажил руугаа явж байсан Минсукийг хэсэг хүмүүс дагаж эхэллээ. Энийг анзаарсан Минсукч тэднээс байдаг чадлаараа зогтно. Харин нөгөө талд цагдаа нар сангууныг өөр хорихлуу шилжүүлэхээр буутай цэргүүдээр хамгаалуулж бүхээгтээ тэрэгт суулгаад хөдөлцгөн. Тэгсэн цэргүүдийн гаран дээр эгэл хамгаалагч гэсэн шивээс байгааг сангуун анзаарна. Тэгээд хэсэг явсны дараа зам засварын улмаас цуваа замаасаа төрөх гарлаа. Энэ үеэр сангуун цэргүүдийн гараас мултрах гэсэн ч чадсангүй. Тэгсэн тэдний нэг нь тэрнийг хөдөлгөөнгүй болгосноо гарт нь мөнгө атгуулад амьсгалаа төгж гэж хэлэхдээ зэрэгцээд нэг машин ирээд тэрний сууж явсан машиныг мөргөж голын ус руу унгадаг. Сангуун чатгсан мөнгөнийхөө хүчээр гаваа мулт татаад машинаас гарлаа. Харин Минсук өөрийг нь хөөжүүлсэн хүмүүсээс арай гэж мултаржээ. Тэгээд утсаа гаргаад Жонжо зээлийн газрын захирал руу удастлаа. Нөхөр маань намайг танаад ажилд орохоос өмнө танахаас зээл авсан юм шиг байна.
Тэгэхээр би хамтран зээлдэгч гэсэн үг. Тийм болохоор хугацаа хэдэрсэн зээлтэй гэдгээр намайг бариад авч явж болох уу? Тэгэхгүй бол нэг зээлдэгч чинь энд аюулд орох гээд байна. Тэрнийг ингэж яриад удаагүй байтал Жонжо захирлын хүмүүс ирээд эгэл хамгаалагчдын хүмүүсийг нэвширтлэн зодож орхилоо. Харин нөгөө талд живж өөхөх шахсан Сангун арай гэж голын ирэг дээр гарч иржээ. Гэвч урдаас нь Жоанна хүмүүсийнхээ хамтар тоосоод хүлээж байдаг. Тэдэндээ хамт хооён бумын хоёр зогсож байлаа. Тэгээд Жоанна тэр гурвыг хооёны оффист авчираад ажлын санал тавьдаг. Миний саналыг хүлээж авал цагдаа дээр байгаа хэргийг чинь хэрэгсэхгүй болгоё. Та нар надад итгэхгүй байж болох ч Жонатаныг үзэн ядах үзэн ядалтад минь итгэж болно. Би тэрнийг та нараас илүү үзэн яддаг. Нэгэнт би амлсан ёсоор Сангуныг аварсан болохоор та нар хийх ёстойгоо хийн үсттэй. Жонатаныг миний замаас зайлуулж өг. Харин нөгөө талд Бёмха группийн удирдах зөвлөл хуралдаж байлаа. Жонатаны тарьсан үмэн самунд тэд сэтгэл дундуур байна. Тэгээд хамтдаа Жонатаныг муулаад ярьж байтал Жонатан гэнэт орж ирээд эхний захирлын толгой руу буудаж унаглаа. Гайхсан өөр нэг захирал "Гү чи чинь юу хийж байна?" гэтэл Жонатан тэрний духандж бас сум зааж орхино. Энийг харсан бусд нь нам гүн болцохож үг дуурах зүрхтэй нэг ч хүн үлдсэнгүй. Энэ үеэр Жо Вондо захирал орж ирээд цусанд будагдсан өрөөг хараад гайхлаа. "Гудамжинд хэдий чинээ цус асгарна. Бидний авдар төдий чинээ хурдан дүүрнэ" гэж та хэлээ үсттэй. Тэр нэг ч л хийж байна. Нөгөө Сангун яасан. Зариуд удаашруулад байгаа юм биш үз? Үгүй. Танаас хүсэх нэг зүйл байна. Сүүлийн удаа шүү. Энэ удаад чимээг зохицуулнаа. Энэ үеэр Жоанна мань гурваас юу хүсэж байгаагаа тайлбарлаж байлаа. Аав сүүлийн үед надад итгэхэ болсон. Тиймээс супер хүчийн генийг хадгалж байгаа ээлдэснүүдийг өөр газар руу шилжүүлсэн. Тэр ээлцүүдийг тэдний гараас яаралтай салгаж авахгүй бол би, та нар тэр бүхэл дэлхий бүхэлдээ аюулд орно. Бид нар тийшээ очиод тэр ээлдэснүүдийг хулгайлах ёстой гэсэн үг үү? Яг тийм. Угаасаа анхнаасаа тэр чин та нар их байсан биз дээ. Тэгээд Жоанна тэдэнд ээлдэснүүдийг хадгалж байгаа нэг банкны жижигхэн салбарын байршлыг зааж өглөө. Гаднаасаа хэний ч анхаарал татахааргүй тэр жижигхэн байшингийн доор эгэл хамгаалагчид бүлгэллийн бүх чухал эд зүйлс хадгалагдаж байдаг аж. Энийгээ дагаад маш өндөр хамгаалалттай. Тиймээс Жоанна тэдэнд нэг төлхөр өгнө. Тэр банкны дотор байгаа хадгаламжийн хайрцагны төлхөр байна. Харин хадгаламжийн хайрцаг бүхий өрөөний арын төмөр хаалгатай өрөөнд хамгийн чухал зүйлсийг хадгалдаг аж. Тэр төмөр хаалгыг Жо Вондо захирлын биометрик мэдээллээр л зөвхөн онгойлгох боломжтой. Хэрвээ байдал буруугаар эргүүл өөрөө түгжигдэж хорт утаагаар утах зохион байгуулалттай байлаа. Хэрвээ энэ ажиллагаа амжилттай болох юм бол Жонатан байр суурь алдаж Жоанна эргээд байр суурьнда очих байлаа. За ингээд аргагүй байдалд орсон мань гурав тийшээ яаж дайралт хийхээ төлөвлөж эхэлцгээв. Тэр банкн дотор эгэл хамгаалагчдын мөнгөний гол нөөц хадгалагдаж байгаа учраас хэрв тийшээ амжилттай нэвтрэх юм бол тэр бүхнийг нь устгаж тэдэнд үхлийн цохилт өгч чадна гэж хооён үзэж байлаа. Сангун Минсуктай уулзнаа. Минсук тэрнийг энэ аюултай даалгаварт явуулахыг хүсэхгүй байлаа. Учир нь тэднийг өгөөж болгож ашиглах гэж байна гэж Минсук бодно. Тэгэд Минсук Сангуны авсан зээлийн гэрээг харуулсанд мань хүн гайхдаг. Минсук тэр байгууллагад ажиллаж байгаа гэдгийг сонсоод бүр ч илүү гайхна. Харин өөрт нь хэлэлгүйгээр зээл авсанд Минсук гомдолтой байлаа. Чи надад хэлэхгүйгээр зээл авсан. Гэр бүлийн уулзалтаа нураасан. Намайг хамтран зээлдэгч болгосон. Одоо хоёулаа ямар ч мөнгөгүй болчиход байна. Гэхдээ энэ бүхнийг твчиж болно. Хоёулаа дахиад мөнгө олоод өөрөө төлчих болно. Гэхдээ мэдсээр байж амнасаа аюулд оруулна гэдгийг чинь би твчиж чадахгүй. Минсук, би чамтайгаа эгэл жирийн амьдралаар амьдрмаар байна. Нам гүмхэн аз жаргалтай. Хамтдаа өглөө босож ажилдаа яваад орой хамт ирж оройн хоолоо идээд л би ингэж л амьдрахыг хүсэж байна. Тийм учраас л би явах ёстой маа. Эннээс гадна зөвхөн бидч биш. Босод хүмүүс ч бас ингэж амар жимэр амьдраасаа гэж би хүсэж байна. Үүний төлөө миний хийж чадах ганц зүйл бол маргаашийн ажиллагаа. Энийг сонссон Минсук шууд ажил руугаа явж очлоо. Тэгээд Жонжо захиралтай уулзаад 30 сая вон зээлэх хүсэлтэй өгнө. Мань захирал эхэндээ мөнгө зээлүүлэхээс татгалцсан ч Сангун болон тэрний нөхөд маргааш нь Геймхэ банкны анхны салбар буюу хуучин Жонжо зээлийн газрын байр байсан тэр газар руу дайрах гэж байгаа гэдгийг сонсоод зээл өгөхөр болдог. Та анхнаасаа тэрнийг ийшэл дайруулах гэж байсан биз дээ. Тэгвэл одоо тэр хүслийг чинь тэр биелүүлэх гэж байна. Та энэ даалгавраа биелүүлэхэд нь шаардлагатай мөнгийг өг. Тэгэхгүй бол би Сангуныг явуулахгүй шүү. Сангун ч зөв хүнээ олж ханилжээ.
Энэ үеэр хаваа мурдагч бас сангууны хэлснийг бодож цаашид яахаа төлөвлөж байлаа. Тэгээд хамтрагчдтайгаа зөвлөлдөөд маргааш геймхэ банк руу явахаар болно. Маргааш өглөө нь Минсуг сангуунд 30 сая вон өгөөд ажлаа дуусгаад ирэхээр чинь хөгжилтэй юм хэлж өгнө гэж хэлдэг. Баярлсан сангуунч сэтгэлэн сэргээд даалгавраа биелүүлэхээр явлаа. Тэгээд мань гурав шууд геймхэ банкны салбар руу очно. Тэднийг банк руу орохыг Джонна анхааралтай ажиглана. Тэдний гараад ирэхээр ээлдэснүүдийг аваад энэ гурвыг баривчлаарай. Би сайхан баглж боогод аавд хүргэж өгнө. Харин ажиллагаа бүтлгүйтгэл бид сангууныг Джонатанаас урьдч барьж авах ёстой шүү. Ийм тушаал авсан Джоннагийн залуус банкны ойролцоох байшингуудад бэлэн байдалтай зогсоцгоно. Мань гуравч банк руу орлоо. Эхлээд хооён очоод түлхүүрээ үзүүлсэнд банкны эрхлэгч сандарч тэрнийг хадгаламжийн хайрцаг руу бушуухан дагуулж явлаа. Хооён дотогшоо нэвтрээд ажиллагааг эхлүүлэх тушаал өгдөг. Тушаал авсан даруйд бумын тэндээс гарч явсан бол сангуун Тейлор дээр очоод зээл авах хүсэлтэй байна гэд нэрээ хэлдэг. Нэрийг нь сонссон даруйда Тейлор тохиолдол ажилуулсанд хамгаалагчид орж ирээд банкн дотор байсан хүмүүсийг бүгдийг нь гаргалаа. Үүнтэй зэрэгцээд банкны байр бүхэлдээ төмөр хаалтаар хаагддаг. Энийг харсан Джоннаас сандарч хүмүүстэй банкны арын хаалгаар нэвтрэх тушаалыг өглөө. Үүнтэй зэрэгцээд банкны хамгаалагчид сангууны байсан танхимд орж ирээд тэрэн лөө буугаад чиглүүлцгээв. Та нар ингээд л болоо юу? Зяйнд хүрээд энэ галзуу киноны парт 3-ын тайлбар маань дуусч байна. Нэг дор дуусгач болдгоо мо бороо гэж та нар бодож байгаа хөл та. Бороо нь харин яг нэг дор дуусгач гэж бодсон юм а. Тэгсэн чи ядраад үлсүүд тэний хоол хийж идэх гэсэн чи мах дуусчих. За тэгээ гараад нэг мах авъя гэсэн чи хэдхэн хоногийн өмнө 24 5 тавьсан мах маань цаан чин 29,000 30,000 болцсон байна. Хөө энэ одоо юу болоод байгаа юм бэ аа? Энэ амьдрчих юмсаа хэдүүлээ нэг. За кино ярьж байгаад юу мах руу ч орчих та тийм ээ. Гэхдээ нэрээ хэдүүлээ чинь бас нэг дор дорноо чадрын чи эсэргүүцлээ илэрхийлье. Та нар маань муу галзуу буруутайгаа санал нэг байвал махны үн арай дэндүү байна гэсэн комментиг үлдээгээр яад хэдүүлээ бас нэг эсэргүүцлээ илэрхийлэл данчууд. За тэгээд энэ галзуу киног та нарт маань ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар Skytrip хамтран ажиллаа. Та нар маань нислэгийн тээзээ галзуу хямдар Skytrip-с аваарай. Гэхдээ нэр нислэгийн тээзээ галзуу хямдар авчулан ч дааштай юу да тийм ээ. За тэгээд саба дараагүй хүмүүс маань саба дараад дардсан бол лайк дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм штэ. Гэхдээ саб лайк гэснээс манайхан та нар маань саяхан орсон постыг маань анзаарсан уу аа? Мань хэдэн ер нь удахгүй галзуу кино сувагта дан нэг ангитай кинонуудаа оруулахар шийдсэн. Тэгээд цоврал кинонуудаа тусад нь гаргахаар шийдээд галзуу series гэсэн шин сувгаар нээсэн байгаа шүү. Удахгүй гэсэн хугацаа дуустал та нар маань тэгээд саба дараал байж ахгүй юу тийм ээ? За тэгээд хэдүүлээ шин 7 хоногт дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар уулзтлаа. Түр баяртай манайхаа.